garipti minni yav Adan katı dolgun şey urginde kunçite Albaçı bıtılvi devine ho Devine ho Devine ho Cancu sırma sırma болж өнгөрөхийн тухайд гэгдрийн байлан гаргана. Тэгээ гэгдрийн байлан гаргахад өнөөдрийн энэ номонд учирч болзошгүй гарч болзошгүй ямарваа барцсаад ингээ гарлаа гэж ингэж сайтар бишрэн бодороо
Цэцэрлэн сахиусны 9 дагна гэж байдаг. Тийм учраас тэдгээр дагнасын төлөөллийг язгуурын 5 бурхны дагнасын төлөөлөл ингэж гарч ирж байгаа нь бол нууц тарины ёсонд байдаг гайхамшигтай юм зүйл. Өнөөдрийн авшигыг бол бас нэлээд хураангуйж тавих ёстой. Яагаад гэвэл өнөөдөр бол 2 авшиг зэрэг явах учраас хэрвээ дэлгэрэнгүй айлдах юм бол олон хүн одоо удаан сууж чилж чадахгүйгээс ингэж багш нар таалаад энэ авшигыг бол хураангуйж тавихаас ёс байдаг. Ер нь бол Ямандгийн авшигыг бол даган ойш буюу бэлтгэл хийгээд бодитоя тавих авшиг гэж 2 өдөр тавьдаг ийм уламжлалыг багш нар энэ одоо амин авшиг сахиусны амин авшиг өгч байгаа ийм өгөх ийм учраас хураангуйж тавьдаг. Нэжит төрчээ шижээ дүүдэнэ сүнэсу жанчуунэмөр чэчэвэр жэдэрдүүсүм гомбоном жанчуудүни энзэдвэ жанчуусүнэ танамэ тамадэгэ жэдэрчэ цэтэмжэне лавадан ивичэне түдвадан санжаанажэр лажэвэ томбодэна дагисэн дөржирэгч чимбоe дөржирэлгүү чагжаа яндаг-нято сонгорч даван дагчан сонгорч хонхноос баригдсан хонхыг зохицуулах сайтар бишрэн бодороо яг тэгэхээр хонх гэдэг бол хоосон жанрыг бэлэгдсэн хонхны дуу бол одоо энэ хэлэндээ байдаг гэж байна. Бас энэ дэлгэр энэ хормондоос байдаг гэж байна. Толгоон дээр байдаг гэж байна. Бас биш энэ хэлнээс ч юм уу энэ хормоноос дуу гараагүй гэж байна. Тийм учраас хоосон жанрын утга гэдэг бол яг тэр шиг шүтэн барилгын ухаан авлаа. Тэрийн зөвхөн махбодын шүтэн барилгаас урагшсан зүйлийг үзэгдсэн зүйлийг нэрийгсэн зүйлийг байдаг учраас талын авшиг гэж байгаа. Тэгээд хүн болгон талын талдах шиг өдөр болгон хүн болгон талын талдах. Тийм учраас талын талж байгаа төрсөн бол өөрийн мөн чанар гэж байдаггүй. Бодтой гэсэн мөн чанар гэж байдаггүй. Хоосны мөн чанартай гэсэн зүйлээс харагдаад үзэгдээд гэдэг нэрийгдэх байдаг. Тийм учраас тойлог гэдэг бол хоосон чанарын бэлтгэл юм аа. Тэгээд энэ талын авшиг гэж байна. Монсумын бол бэлэгдэл болгож ашигладаг дайм байртай биш. Одоо Яманда бурхны хотод бол Номсум хоёр гэдэг. Ном бол гурван орчинд ягуулсан бэлэгдэлтэй. Сум бол Монголын сэтгэлийн айс чигийг нэг хатгах хэрэглэгээ оруулсан бэлэгдэлтэй юм юм аа. Одоо бэлгийн чанар хязгаар нэг юм бол асар алс холбогдороо яваад очиж сэтгэлийн чанард байгаа тэр хязгаартай чиглэлийн тийм учраас тэрний тухайд бэлэгдэж ном сумны авшиг гэж хэлж байгаа юм аа. Тэрнээс ч ном сумаар харуулах гэсэн үг биш ээ. Энэ бэлэгдлийн чанартай. Яг л 30 онд нэг лам хятадд явж байгаа асар том их боомод танк
гараад яаж нэг өдөр энийг яаж одоо энэ номын бэлтгэдэг болох вэ гэж ингэж бодож ирсэн гэж тэгж ярьдаг. Тэрнтэй адилхан нууц тарины ном дотор бол энэ зэвсгүүд буюу зэвсгүүд дандаа бэлтгэлийн чанартай байдаг юм байна. Dalam kendaraan itu sarwa kata anuraya me ani cuma Yesus энэ номыг хүртэн болсон номыг хүртэн гэрүүлсэн дугаар тав хүртний ашиг өгье. За энэ цагаан даа гэдэг бол номын өрөө дуудлага гэж бас хэлдэг. Бас одоо номлог бэлэгдэж цагаан даа нэг шиг дуурдаг. Бас хоосон чанарын бэлэгдэлтэй цагаан нугийн дуу бол энэ дунгаасаа гардаг гэж байна. Үлээж байгаа хүнээсээ гардаг гэж байна. Энэ хоёр хоорондоо зохицдог тэр хоёрын дундаас гарсан гэдэг гэж байна. Тийм учраас бас хоосон чанарын бэлэгдэж байна. Ирээдүйд бас номын хүртэн эргүүлэхийг та бүхэн бас лам багш нар шиг номын хүртэн эргүүлэхийг бэлэгдэж байгаа юм аа. Гөрөөсний хаан бол арслан бас хүмүүний арслан бол бүхэн багш. Тийм учраас энэ дүнгийн одоо буулгаж байгаа юм шүү. Тэрний жанамд дондоо нөржин бодож зэдөлөдөг наадэрдан жи валж дэдэж шиживо сэдэз моя намроо заалсрэд бол таг бүдээр ачаа бохны 그리고 예인 등등이 막 조회 제대로 가가비 숭리 제대로 다게지 조회 제대로 가가비 숭리 대다라 다기지 Монгол оронд дөржигдэн загвар гэж үүснээс эхлүүлээд хар морд дөржигдэн гэж энэ хөвсгөлд одоо шүтэж байна тэр хөвсгөлийн аймгийн төвийн лам нар цагаан уулын лам нар хар морд дөржиг шүтдэг лам нар надтай ирж уулзсан одоо бас энэ авшигт сууцгааж байна. Тэгэхээр энэ дөржигдэн загварыг бол дөрөвдүгээр бүгд анх гандан дээр авчирч гунгааж хөлөнд залсан ийм төвхтэй амар өсөлтөн хийдэд бас тунлаа гэж төрлийн загвар гэж нэртэйгээр залж ирсэн ийм төвхтэй. Сайн жамсламын дараа гарч ирсэн доктор талаа манжин хаан монголчууд төвдүүд энэхүүд өөр шинжаа хятадтай маш өргөн харилцаатай байсан. Тэгээд шарын шашны гайхамшигын олж мэдэрснээр саяын зарилгаар айлцсан. Шарын шашин бас гайхамшигтай загвар байдаг гэдэг тэр өөрөө бас мэдэрсэн. Яг л тэр бол төр шашны тэргүүн байсан учраас үйлсийн одоо мэдэрчээдтэй. Саяын дөржигдэн загвар шашны компаниуд наазай байна.
도선 전화 다성동 전중배들 자유의제 다성돌제 숙된제 스라원사모 대도소 옥선자등 스로와등 전중배들 자유의제 다성돌제 숙된제 스라원사모 대도소 옥선자등 스로와등 전중배들 자유의제 다성돌제 숙된제 스로원사모 대도소 다인 사행의 법정허위 자연실질 법정허위기도거든 자 또한 검찰을 부탁했거든 너무 선배이지 자 고맙습니다 대리로 뭔가 저도 사약상이 좋아서 그때 다음 모습으로도 여기서 어떻게 될지 뭐 후목실 마음성 소득당대는 내긴 났습니다 내긴 소고소가 내긴 거야되지 소라 서로 북장에 따라주시는 법정허위를 발행하셨다 들 자신이 들 나오는데 세보스는 덜 줄때서 보지만 옛날 하는 것이 혹은 소리 부르시니 어떤 소리도 댓글이 나오는 소리가 있다 되게 되는 시각하니까 그런 거 같거든요 절정, 루등, 대마, 지심도, 매부를, 달귀, 날도, 소라홀, 디, 젖라, 대비, 대ነ, 장주, 발, 수릉주, 낭시, 그런다. сағамдагин арғыл көкіні қақымшықта арулта сайға оғат мешен соқын өзексілінді арғы белік қойрик арық сабырта бақтасын бақима Тенгрин сағамдагин ғасыр болсын
хилсайныха эртэ төмэн анаас Монголыг сэгсэн гайхамшигтай энэ өмнөх бавхан гайда хослон суусан үзэгслэнтэй хэрэг тэмээ хоёртоо тэнгэр